Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ гэрлэлтийн 5 гэсэн нэвтрүүлгээс ярилцах болно. Хосууд гэрлээд 8 жил болж байгаа бөгөөд нөхөр 41 настай Нам Гёнгун, эхнэр 28 настай Узбекистанаас ирсэн И Гаяон. Тэд олон улсын гэрлэлт зуучлалын компаниар дамжуулж танилцжээ. Одоогоор Пусанд 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа тэд Гаяоныг 19 настай байхад хурмаа хийсэн. Нөхөр нь гэрлэлт зуучлалын газраар дамжуулж Узбекистанд ирж тэд уулзаад 2 хоногийн дотор гэрлэх шийдвэр гаргажээ. Гаяон анх нөхрөө хараад өөрөөс нь ах санагдсан ч инээж хаан таалагдаж илүү сайхан амьдрахын тулд Солонгост ирсэн ч амьдрал нь тийм байсангүй. Байнга хараал хэлж гар үрхээс гадна хүүхдүүдтэй ч тэгж ханддаг. Нөхрийн хувьд салах юм бол хүүхдүүд шарах авахаас гадна сайн ав байж чадаагүй учраас яавал илүү сайн байх талаар мэдхийн тулд энэ хүртэл иржээ. Хүүхдүүдийг аав ээж нь харж өгдөг болохоор нэгтгэхээс 5 дахь хүртэл өөр хотод ажиллаж гаад амралтын 2 өдрөл гэртээ ирдэг юм байна. Бичлэг гарч тэд шөнийн 12 гэж гэртээ ирээд маргааш нь Гаяон хадам аав ээж хоёроо гаргаж өгөх үед нөхөр унтсаар 11-12-оос нааш сэрдэггүй бөгөөд гэрээ ажил хүүхэд харахад огт тусалдаггүй учраас бүх зүйлийг Гаяон ганцаараа хийдэг. Гёнгун арай гэж босоод том өрөөндөөсөн 2 хүүхдийнхээ гацрыг чимхээд дараа нь хөлөөрөө зөөлхөө өшөглөнө. Өхөөрдөөд тэгж байгаа юм шиг харагддагч хүүхдүүд огт аавыгаа тоохгүй ээжтэйгээ л хамт байх туртай. Гаяон хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явсны дараа Гёнгун чемоданаасаа процессор гаргаж ирдэг. Тэрээр компьютер тоглодог бөгөөд ажилдаа явахдаа гэрлүүгээ ирэхдээ байнга компьютероо зөөж өдөржингөө тоглодог. Гэртээ хийдэг зүйл нь тоглоом тоглох, YouTube үзэх, идэж унтах. 2 жилийн турш ажил хийгээгүй. Гаяон одоо эрүүл мэндийн даатгалын компанид гадаад дуудлагын зөвлөхөөр ажилладаг. Тэрээр сар болгон нөхөрлөгөө сая вон явуулдаг. Бичлэг гарч Гаяон Солонгос хоолыгээд тоглож исэн нөхрөө дуудаж хамт хооллоход Гёнгун хоол амсч үзээд идэж болохооргүй биш ч гэсэн ямар ч хамт алга гэснээ бүгдийг нь идэж дуусаад хоол хайдаггүй болохоор л идсэн шүү гэдэг. Тэгээд Гаяонтай юм ярихаараа л байнга хараадаг гин. Анх Гаяон намайг гадаад хүн болохоор ингэж байгаа мó гэхэд үгүй би угаасаа л ийм хүн гэжээ. Яагаад байнга ихнэрээ хараадаг талаар нь асуухад найз шигээ боддог болохоор тэгж ярихаар тухтай байдаг. Уур үрхээр жинхнээсээ илээд зүгээр үедээ тоглоомоор хараал хэлдэг гин. Гаяоны хувьд хосуудын хооронд тоглоомоор ч гэсэн хараал байх ёсгүй гэж бодд юм байна. Анх Солонгост ирэхдээ нөхрөөрөө хайрлуулж хүүхдүүдээ өсгөнө гэж бодож ирсэн ч хүснээр нь болоогүй. Сэтгэл зүйч Гаяоноос насанд хүрсэн хүн хурим хийх үгүй нь өөрийнх нь сонголт байдаг. Гэхдээ өөр улс руу ирэх шалтгаан чинь юу байсан бэ гэхэд би багаасаа хэцүү амьдралаар амьдарсан. Ахлах сургуулаа төгсөөд шууд нэг газар ажилд орж мөнгө цуглуулах шаардлагатай болсон. Ингэж амьдарч ирсэн учраас илүү сайхан амьдрахын тулд энэ хүртэл ирсэн. Солонгос залуучуудыг хичээнгүү амьдрах чадвар сайтай, амьдралын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг гэж бодоод Гёнгунтэй амьдралаа эхлүүлсэн гэв. Харин нөхрөөс яагаад гадаад хүнтэй гэрлэх шийдвэр гаргасан талаар нь асуухад Солонгос эмэгтэйдээ 7-8 жил уулзаж гэрлэх талаар хүртэл бодож исэн ч хүснээр нь болоогүй учраас энэ бүхний дараа хүнтэй гэрлэхэл зорилго нь болж илүү хөгшөрөхөөс өмнө яаран хурмаа хийжээ. Уу докторын хэлснээр ихэнх олон улсын гэрлэлтийн өмнө үерхлийн хугацаа бараг байдаггүй. Бие биенээ мэдэхгүй гэрлэх тохиолдол их байдаг. Яагад гэвэл бие биенээ таних биш гэрлэх нь чухал учраас энээс болоод асуудлууд маш их гарна. Жишээ нь ийм үнэтэй гэрлэлт зуучлалын газраар дамжуулж хурим хийсэн байхад яагад миний үснээр байхгүй байгаа. Мөнгө маань хайран байна гэх мэт зүйл ярьдгаа гэхэд Гаяон манай нөхөр надад би чамайг худалдаж авсан гэж байнга хэлдэг гэдэг. Уу доктор ийм байдлаар эхэлсэн гэр бүлийн амьдрал эхнээсээ жигт бус эхэлдэг бөгөөд амьдрах хугацаа нь хамгийн ихдээ 8.3 жил байдаг. Миний ойлгохгүй байгаа зүйл бол өмнө нь 7-8 жил үргэлжсэн хүнээсээ болоод гадаад эмэгтэйтэй 2 хоногийн дотор гэрлэх шийдвэр гаргасан. Тэр ирээрээ эхнэрт чинь таны сэтгэлийг татах зүйл байсан бах. Тэр нь юу вэ гэхэд давхраа хацрын хонхорхоо гэдэг. Уу доктор миний харж байгаагаар Гёнгун эхнэртэй үнэхээр хайртай. Магадгүй хүмүүс эхнэрээ ингэж харааж муухайгаар хэлдэг хүн хайртай байх уу гэж бодож болно. Гэхдээ тэр хайртай гэд Гёнгунээс эхнэртэй хэр их хайртай вэ гэж асуухад 50%. Тийм ч их хайртай биш. Тал нь дуртай, тал нь хайртай гэдэг. Яг адилхан асуултыг эхнэрээс асуухад би нөхөртөө маш их хайртай гэж хариулдаг. Тэд гэрлээ дуудлаггүй хүүхэдтэй болж амьдрал сайхан байсан ч нөхрийнх нь ажиллаж байсан компани дампуурснаас хойш Гёнгун шал өөрөн болж сүүлдээ миний гэрэлсэн мөн үү гэж бодож байсан удаатай. Гёнгун ажилдаг байхдаа гэр бүлийнхээ бүх амжиргааг залгуулахын хажуугаар сардаа сая 500 мянган вон хадгалж чаддаг байсан.
Тэрээр баг багаар тушаал ахиж эхлээд техникч дараа нь үйлдвэрийн инженер гээд шаргууг хөдөлмөрлөж амьдарсан бөгөөд байнга мөнгөний төлөө ингэж амьдрахаас залхаж эхнэр хүүхэдтэй болсон юм чинь бүгдийг нь дагуулад Узбекистан руу явъя гэж шийдсэн. Баг хүүхэд нь дөнгөж төрчөөд исэн үед эхнэртээ Узбекистан руу явна виз мэдүүлгэж хэлдэг. Тухайн үед тэд үйл хөдлөх хөрөнгө зуучилж сарын түрээс аваад дажгүй амьдарчсэн бөгөөд Гайоны гэр бүл хэцүү амьдралтай байсан болохоор дахиад тэр амьдрал руугаа орохыг хүсээгүй. Дээрээс нь нөхөр нь Узбекистан хэл мэдэхгүй ч явхаар олж байраагаад тэндээ Гайон бүх хариуцлагыг өөр дээрээ үүрч амьдарсан. Сүүлдээ дийлхэ болж буцаад Солонгост ирсэн ч нөхөр нь шал өөрөн болжээ. Нөхрийн ярьснаар эхлээд цалин 10 будаг байсан бол дараа нь 20, 30 болж сүүлдээ цалинг нь дараа сараас өгье гэдэг болсон. Ийм байдалтай хэдэн сар цуглуулсан мөнгөө хэрглэж тэссэн ч удалгүй компани дампуурсан гэж зарласан гэхэд Гайон хэрвээ ажиллаж исэн компани нь дампуурсан бол өөр газар ажилд орж 2 хүүхдээ өсгөх ёстой гэж утсан бол өдөөд аль хэдийнэ ажилтай болсон байх хаа. Дээрээс нь Узбекистан руу явъя гэсэн үнэн өөрөө ээж тэнд очиод хэлж сурах бодлого хичээл зүтгэл гаргаагүй гэдэг. Амралтын өдрөөр хүүхдүүд далаа явахыг хүссэн ч Гёнгүн зөвшөөрөөгүй. Яагаад явах дургүй байсан талаар нь асуухад мөнгө байхгүй учраас аль болох бага үрхийг хичээдэг гэдэг ч хүүхдүүдийн хатгалахаар явхаар олж дэлгүүр ороход бас л хүүхдүүдэд загнаж тэрийг ч авахгүй энийг ч авахгүй гэдэг. Мөн эхнэртэйгээ хүнсээ цуглуулахаар захуурч Гайон идэж үзээгүй юм авахыг хүссэн ч авч өгөөгүй гинэ. Өөрөө мөнгө олдог ээж яагаад нөхрөөсөө авч өг гэж гуйдаг юм бэ гэхэд намайг хувц юм уу ямар нэг юм худалдаж авахаар юу авсан бэ? Үнэтэй юм уу гэд 50,000 воноос дээш үнэтэй юм авахаар аимшигтай уралдаг. Ийш тийшээ салхилахаар гарыг гэсэн ч Солонгост үзэх газар байхгүй гэдэм байх. Мөнгөтэй байсан ч байнга ийм зан гаргадаг. Энэ талаар Гёнгүн хэрэглэх үедээ хэрэгэлдэгч одоогийн нөхцөл байдалд би мөнгө олохгүй байгаа. Байнга өөр тавьж амьдрна гэж байхгүй учраас хэмнэж амьдрдгаа гэж хариулдаг. Бичлэг гарч тэд гэр бүлэрээ далай дээр ирж Гайон хүүхдүүдтэйгээ тоглодог бол Гёнгүн сууж утсаа авахсаар хүүхэд нь тоглохоор эртэл ээжтэйгээ тоглох гэж өшөглөөд явуулдаг. Удалгүй Гайон ирээд хүүхдүүдтэй хамт тоглож өгөө гэхэд бас түүнийг өшөглөөд уурлаж хүүрөөгөө очиод хөөсөөр нь хамт тоглох гинөө гэж боттол нүүрлүүн хөөсөө үлээдэг. Буцаж ирээд Гайон нөхөртөө маргааш ажилдаа явах юм чинь хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөё гэсэн ч Гёнгүн уурлаж эхнэрээ хараагаад далаа яваад ирсэн байхад болоом биш үү зайл гэж тоглож исэн өрөөнөөсөө хөөдөг. Удалгүй том өрөөнд хүүн уулгаад Гёнгүн өрөөнөөсөө гарч ирээд чимээгүй бай гэж орилоод хүүгээ алгадаж ялааны алуур хажууд нь барьж суудаг. Гёнгүн хэлэхдээ би хүүхэд уйлах чимээнд үнэхээр дурггүй. Чимээгүй олгох өөр арга байдаг бол сайн ч гэсэн миний арга бол загнах, зодох гэдэг. Хүүхдүүд ч бас аавтайгаа адилхан түрэмгий. Сэтгэл зүйч Гёнгүгээс өөрийгөө харах ямар байгааг асуухад заавал ингэж аашлах хэрэггүй юм шиг санагдлаа гэдэг. Гёнгүгийн аав гэр бүлийнхээ төлөө өдөр шөнөгүй ажилладаг хүн байсан болохоор аавтайгаа өнгөрүүлэх цаг тийм их байгаагүй. Ихэнх цагаа ээжтэйгээ өнгөрүүлсэн байна. Сэтгэл зүйч та ааваасаа маш хөдөлмөрч хичээнгүй зан сурсан чинь харагдчихээн. Гэхдээ санаа зовоож байгаа зүйл бол та хүүхдүүдийнхээ хажууд сөрөг сэтгэл хөдлөлөө ил гаргадаг. Тийм байж хүүгээ уурлаж уйлах үед нь боль гэх юм бол сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй юм болно. Бид нар амьдралдаа байнга сөрөг сэтгэл хөдлөлүүтэй тулгардаг байхад тэрийгэ илэрхийлж чадхаа болчих юм бол асуудал гарна. Хүүхэд сэтгэл хөдлөлийг аав ээжээсээ сурдаг. Түрүүнд бичлэг үзгээд аавыгаа өрөөнөөс гарч ирэхийг харсан охин чинь ахыгаа хүнжлөөр хучиж аль болох ааваасаа нуухыг хичээжсэн. Шалтгаан нь охин чинь таныг өөрсдөд нь халдагч гэж бодож байгаа. Ахыг зоддогшгээ бид нарыг ч бас зодно гэж боддог гэсэн үг. Гэхдээ Гёнгүн надад буруу хийсэн зүйл зөндөө байгаа ч хүүхдүүд байнга ээжийгээ гэдэг. Би тэдэнд сайн хандаж өдөр болгон хамт тоглож амттай зүйл хүүхдүүдийн дуртай юмнуудыг авч өгвөл болох ч гэсэн нэг л сайн болж өгдөггүй. Хүүхдүүдээсээ мөнгө харамлах байж болохгүй зүйл ч гэсэн эхнэрийнхээ цалингаар амьдрах хаанаач хүрэхгүй. Хүүхдүүд том болох өөртөө гэсэн гэртээ болох гэд асуудлууд их байгаа. Байнгын ажилд орохоор бүртгүүлж гаж хөгшин гэд автгүй бөгөөд эр хүнийхээ хувьд өөртөө итгэх итгэлгүй болсон ч тийм биш юм шиг царайлдаг. Юм авч шийдэх, уурлаад орилж хараах тэрүүхэн үед миний уур гардагч дараа нь гимшдэг. Өөр яаж уураа гаргах ёстойг мэдэхгүй болохоор ийм үйлдэл хийж болох ч хүүхдүүдийнхээ төлөө арай өөр байх аргуудыг сурахыг хүсэж байгаа хэлдэг. Гайоны сэтгэл зүйн үнэлгээг харахад амьдрал хэцүү санагдаж амиа орлохыг хүсдэг. Заримдаа ямар ч шалтгаангүй уйлж өөрийгөө үн цэнгүй хүнд ч хэрэггүй юм шиг мэдэрдэг. Гэр бүлийн асуудлаас бол сална гэж боддог ч ганцаараа үлдчихвээ.
үр хүүхдүүд нь хохирохгүй гэж айдаг. Ирээдүгээ яг л одоо байгаа шиг төсөөлдөг бөгөөд аз жаргалтай байхын тулд мөнгө их олох ёстой гэсэн дүгнэлт гарчээ. Тэрээр нөхрөөсөө би гадаад хүн өөр улсад ирээд энэ зэрэгтэй амьдарч байхад чи ч гэсэн хичээвэл болохгүй мүү гэж байнга гуйдагч салах талаар л ярьд юм байна. Ингээд нөхрөөс үнэхээр салах бодол байгаа эсэхийг асуухад гимшдэг болохоор залуу байгаа дээрээ өөр хүнтэй уулзаж аз жаргалтай амьдрал илүү дээр ахаа гэж боддог гэхэд Гайон хариуцлагаас цухтж байгаа юм шиг санагдаж байна. Өөр хүнтэй уулз хүүхдүүдээ аваад яв гэхийн оронд би илүү сайн бай. Хамтдаа илүү их хичээцгээе гэж хэлнэ ах гэж хүлээж байсан гэхэд Гён тэгж хэлэх амархан ч гэсэн хүснээр болдоггүй гэдэг. Уу доктор нөхрийн хамгийн их анзаарэгдэж байгаа зан чанар бол бодож байгаагоосоо тис өөр зүйл ярьдаг. Ийм байхад яаж ойлгох юм бэ? Ялангуяа гадаад хүн танихгүй дотн биш хүмүүст юу мэдэрч байгаа үннээр нь хэлдэг мөртлөө их нэртэй зөв илэрхийлдэггүй. Гён та өөрийгөө яагаад чанга дуугаар ярьж байнга ууртай байдаг гэж бодож ийн гэхэд би өөртөө уралсан ураа их нэртэй гаргадаг байхаа гэв. Уу доктор та энийг зөв гэж бодож байна уу? Та бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, аав чинь шаргуу ажилтдаг хүн байсан болохоор тэрийг харж өсөөд яг адилхан шаргуу ажилтдаг хүн болсон. Гэхдээ одоо бол маш их сэтгэлээр унаж сэтгэл готролд орсон байна. Сэтгэл готрлын эхний шинж тэмдэг бол ямар ч эрт хүчгүй болдог. Хоёрт юу ч сонирхохоо болдог. Гуравт гадны нөлөөнд маш эмзэг болдог. Сэтгэл готрол ямар нэгэн юм алдагдсанаас болж үүсэх тохиолдол их. Өмнө нь өрхийн тэргүүний хувьд санхүүгийн маш чухал үүргийг гүйцэтгэдэг байсан ч амьжиргааны зардлаа олж чадгаа болсон. Компани дампуурч ажилгүй болсон нь маш том зохилт болж санаа зовнилуудыг авчирсан. Жишээ нь хурим хүртэл хийжээд ахад одоо ажилгүй яаж амьдрнаа гэх мэт. Ийм үед нөхөр асуудлыг зүхтаж шийддэг төрлийн хүн. Удаан үерхжсэн хүнээсээ салаад 2 хоногийн дотор хурим их шийдвэр гаргаж хичээнгүй ажилдаг байсан хүн ажилдаа дургүй болж өөр тийшээ нүүхээр шийдсэнгээд яг адилхан аргаар асуудлыг шийдэж байна. Цаашдаа дахиад өөр асуудлууд гарвал зүхдахгүй байхын тулд энийгээ мэддэг байх ёстой. Тоглоом тоглож байгаа ч хүртэл асуудалтай нүүр тулах шийдвэрлэх тал дээр сайн биш учраас зайлсхийхийн тулд тоглодог. Тийм болохоор аль болох хурдан ажил олж хийх хэрэгтэй. Нөхрийн сэтгэл зүйн үнэлгээний хариу маш их сэтгэлээр унаж арчаагүй мэдрэмж авдаг. Сонирхол, урам зориг бага. Өдөр тутмын амьдрал хэцүү юм шиг санагдаж амьдралаас аз жаргал, баяр баясгалан мэдэрдэггүй. Ирээдүйдээ итгэл найдвараа алдсан гэж гарчээ. Уу доктор, эхнэр нь бүх зүйлийг зохицуулж чадахгүй ч нөхрийнхөө зүрх сэтгэлтэй хамгийн ойр байдаг хүн нь учраас нөхөртөө урам зориг өгч дэмжээрэй гэд. Миний харж байгаагаар эхнэр буюу Гайонд хийж чадахгүй зүйл гэж байхгүй болтой. Ажил хийж гэр бүлээ авч явж гин. Надад хэлэх үг алга. Харин нөхрийн хувьд сэтгэл хөдлөлөө хөгжүүлэх хэрэгтэй. Төлөвшөөгүй байна. Тийм болохоор ямар нэгэн зүйл мэдрэхдээ би яагаад байна? Надад ямар нэгэн зүйл таалагдахгүй бол ямар мэдрэмж төрөөд ийн гэдгээ ажиглаж юу мэдэрч байгаа үннээр илэрхийлэхийн тулд иймэрхүү дасгал их хийх хэрэгтэй. Хамгийн ихний арга бол хүүхдүүдтэй видео юм уу захиа илгээх. Миний хүүхдүүд цэцэрлэгтээ явсан уу? Аав нь хүргэж өгөөгүй дуучлаарай. Санжийн гэх мэтэр өдөрт 3 удаа өглөөс ирээд өдөр хоолны дараа орой унтахынхаа өмнө богинохон ч хамаагүй бичлэг хийж явуулаарай. Эхнэртэй ч бас хайртай шүү гэж хэлээд бичлэг хийх юм уу ажилдаа явахад нь хэлээд явуулаарай гэж хэлээд зөвлөхөд тусдаг. Тэгвэл нөхөр сэтгэл гутралаасаа гарч өөрчлөгдөж чадах болов. Гадаад хүнтэй гэр бүл болох талаар юу гэж боддгоо комент хэсэгт бичээрэй. Хэрвээ бүтэн нэвтрүүлгийг илүү олон сонирхолтой ангиудыг үзэхийг хүсвэл Univision-гийн гэрийн томьёо багцаас хүлээн авч үзэх боломжтой. Мөн үүнээс гадна доктор Уёны хөтлийн явуулдаг миний алчиг хүүхэд гэх мэт бидний сайн мэдэх нэвтрүүлгүүд орсон байлээ шүү. Ингээд бичлэгтэй маань хамтайсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.